сайн байцгаана уу? Манай Politics Talks podcast-ийн анхны дугаар энэ үгээр эхэлж байна. Өнөөдрийн манай подкастын зочноор Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал, олон улсын харилцаа судлаач Батулга хүрэлцэн ирсэн байна. Танд юуны өмнө өдрийн мэндийг хүргэе. Сайн уу? За. Өнөөдрийг таныг урьсан шалтгаан нь сая 4 сарын 28-нд Ардчилсан хүчний холбооноос арга хэмжээ зохион байгууллаа шүү дээ. Эдийн засгийн эрхчлөө Монголд байна уу гэд. Тэгэхээр одоо ардчлалын суурь үнэт зүйл болсон өмчийн эрх төр дундаа эдийн засгийн эрх чөлөөний талаар тухайн үйл явдал дээр ямар гоё шин соргог мэдээлэл болов. За дээрэс нь яагаад эдийн засгийн эрх чөлөөг та бүхэн онцлох болов? За ард суучны холбоо энэ жил 15 жил болж байна. Тэгээд энэ хүрээнд ерөөсөө нэг л зорилгын төлөө явж байгаа. Энэ бол ерөөсөө эрхчлөө гэдэг энэ тунхаг дээр л бид хэвлэлт нэгсэн юм төрөмс байгууллага. Тэгээ мэдээж бас улс төрийн үйл ажиллагаа юмнууд дээр бас хэвлэлт нэгдэж өөрсдийн санал үзэл бодлоо илэрхийлдэг ийм хэсэг бүлэг хүмүүсийн одоо ийм нэгдэл төрөмс байгуулах гэж одоо бид нар нэрлэж байгаа шүү дээ. Тэгээ манайх бол сүүлийн одоо жилүүд бол энэ эдийн засгийн эрхчлөө, хувь хүний эрхчлөө, шудраг ёсны, улс төрийн эрхчлөө ер нь Монголд ер нь байна уу гэдэг сэдвээр олон арга хэмжээнд зохион байгуулж байгаа. Нэг нь бол саяны эдийн засгийн эрхчлөө Монголд байна уу гэдэг сэдвээр худалдаа аж ахуйн танхим дээр бид бүхэн хэлцүүлэг зохион байгууллаа. Тэгээд хэлцүүлэгт маань эдийн засгчд ирлээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд яг нэг гол төлөөллүүд маань ирлээ. Худалдаа аж ахуйн танхимаас ч гэсэн бас яг энэ эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой өнөөгийн байдлын судалгаа юмнууд бас танилцууллаа. Тэгээд ер нь их өргөөжтэй их олон санаанууд гарсан. Тэгээд дээрэс нь бас тэрийг хэвлэл олон нийтийн байгууллагараас хүмүүст мэдээлэх ийм сан шийдлүүд гарлаа л да. Тодруулах юм бол гоё олон улсын сайн туршлага олон улсад ер нь эдийн засгийн эрхчлэн хангах чиглэл ямар үйл ажиллагаа явуулдаг. Та тэр талаар бас манай үзэг сонсогчдод гоё мэдээлэл өгөөч. Ер нь бол эхлээд бидэд улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сүүлийн 8 жилээр авч үзлээ. Тэгээд одоо Монголын эдийн засаг ер нь ямар явж байгаа вэ? Энэ хөсрэлтэй явж байгаа эдийн засгийг яг бодит одоо тэр тоон үзүүлэлтүүдээр нь судалгаагаар эдийн засгч нар гаргаж танилцууллаа л да. Тэгээд эхлээд бид нар улс орныхоо эдийн засгийн асуудлыг нэгдүгürt яриа гэж. Тэгээ энэ дээр бол сая сүүлийн ковидоос хойших жилүүдэд Монголын ер нь эдийн засаг тэр дундаа энэ эдийн засгийч авч явж байгаа гол нэг аж ахуй нэгжүүд компаниуд маань ямар үйл ажиллагаа явуулваа, энэ хүмүүс маань одоо өнөөгийн нөхцөл байдал дээр ямар байр байдалтай байна гэдэг дээр анализууд гарч ирсэн байна. Тэгээ тэн дээр нэг онцлог жишээ авах нь бол нийтдээ нэг 220 хэдэн мянган аж ахуй нэгжүүд одоо яг татврын албанд тайлан мэдээг өгд юм байна л да. Тэгээ тэндээс бол сүүлийн энэ 2022-23 онд жишээлбэл 120 хэдэн мянган аж ахуй нэгж одоо жишээлбэл тайлангаа өгсөн. Бараг 2 дахин буурсан тий. Тэгээд бараг 70-аад аж ахуй нэгж нь ерөөсөө X тайлан өгсөн. Ийм дүн мэдээ гарч байгаа хгүй. Тэгээд ингээ бодохоор эн чинь ерөөсөө жилдээ бараг л 10-аас 20 мянган аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахгүйгээр одоо асуудалгүй нэг X тайлан өгөөд нэг үйл ажиллагааныхаа тийм ээ одоо ер нь тасалтуулахгүй гэдэг ийм нөхцөл байдлууд л үүсээд байна л да. Тэгэхээр одоо яг энэ гол эдийн засгч авч явж байгаа хувийн эмч тэгээд энэ аж ахуй нэгжүүд маань өөрсдөө ийм одоо хүнд байдалд орцсон байгаа үед хэдий нөгөө улс төрийн гэдэг юм уу засгийн газрын шийдвэрээр одоо эдийн засгийг ингээд сайжирж гин одоо тийм инфляц буурж гин гэдэг асуудлууд яриад байгаа нь яг бодит байдал дээр бол аж ахуй нэгжүүдийн хувьд ингээд зөвхөн л энгийн нэг агентлагийн мэдээг авах юм байна гэдэг асуудал эхлээд ярьж хөндлөө. Тэгээд олон улсад нөхцөл байдал юу байна гэхээр ер нь бол их боломж харагдаж байна. Гэхдээ бид нар одоо ганцхан нэг уул уурхаа гэдэг л нэг л одоо сайлын үнэгээ тойрж яриад ах уу. Аггүй бол бидэд арай өөр байдлаар одоо энэ дэлхийн хаашаа явж байна. Шинэ стартап компаниуд гарч байна. IT-ийн технологийн компаниуд илүү Азад өрсөлдөж байна. Тэгэхээр бид нар яагаад 2 дахь 3 дахь ч одоо тийм ээ эдийн засгийг солонгоруулж болохгүй байгаа юм бэ. Одоо тэгэл ярьдаг л юм нэг уул уурхаа. За тэгээд яг үүндээ тэгэл монголчуудыг асуудаг штэ. За танах ямар баялагтай вэ гэхээр бидэрт уул уурхаа байна, ноол уур байна, мал байна гэдэг. Тэгээ яг үүндээ бидэд ноолуураа гаргая гэж явхад бол зүгээр нэг улсын, нэг хотын одоо сүлжмэлийн үйлдвэрийн хэрэгцээг хангаж чадахгүй л хэмжээний бүтээгдэхүүн төмж гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ асуудал дээр бол илүүтэй IT-ийн компаниас ус төлөвлөлүүд ирсэн. Тэгээд тэр залуучууд илүү юм креатив санаанууд гаргаж ирсэн. Тэгэхээр ер нь бол сүүлийн жилүүдэд бол манай томоохон компаниуд их олон охин компаниуд бий болгож байна. Тэр дундаа IT-ийн чиглэл рүү нэлээд хүч төрж байна. Тэгээд стартап компаниуд ийм олон хабууд байгуулагдж байна. Бид нар бас яг дэлхийн зах зээл юмнуудаа дагаад илүүтэй бас ийм IT-ийн чиглэл рүү гүнзгий орох нь
манай монголчуудын яг зөв манай монгол залуучуудын ур чадвар бас боломжийн байна. Тийм учраас бид нар энэ чиглэлээр юу н ажиллая гэсэн хоёр компани захирал бас ийм сэдвээр ярьсан. Үндэсний язгуур ирэх ашиг одоо зориг агсны тодорхойлсноор бол үндсэндээ 16 дугаар зүйлд иргэний одоо суур эрхийг бол өмчлөх эрхээр хангаж өгсөн байдаг тийм. Түүний баталгааг төр одоо өөрөө бүрдүүлэх бүрэн үүрэгтэй. Энэ бол үндсэндээ 19 дугаар зүйлд бүрэн баталгаажсан ба тийм. Тэгвэл иргэдийн эдийн засгийн эрхчлөө, за өрсөлдөх чадах, одоо та сая хэлж байгаа гарааны бизнес, технологийн шин бизнесүүдийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэдэг. Тэгэхээр энийг төрийн бодлогын түвшинд ер нь яаж дэмжүүл зүгээр юм бэ? Энд дээр одоо та судлаач хүний хувьд те бас улс төрийн тодорхой ингээд одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд та гарц гаргалгаа төрийн бодлогын шийдлийг нэгж харж байна. Ер нь бол өмчгүй ирэхгүй хүн бол тэгээд тийм ээ одоо баг амтнтаа л ижлэхэн гэдэг л ийм л бас философи явдаг штэ. Тэгэхээр нэгдүгээрт яг нарцсан нийгэм байгаа хүн өөрийн гэсэн эрх тийм ээ тэр эрхүүдэд хангаж байх тэр эрхээ эдэлж явах ёстой. Дээрээс нь өмчтэй хүн бол алдах юмтай хүн байхгүй. Тийм учраас хүн өнчөөхөн төлөө альва нэг одоо оролцоонд бол илүү ингээд идэвхтэй оролцож ингэж явдаг. Тэгэхээр өмч гэдэг сэдв бол маш одоо нарчлалын үнэт зүйлүүдийн нэг болж тараад байна. Тэгээд яг хуу сүүлийн үед бол залуу одоо энэ бизнес эрхлэгчид бол эдийн засгийн солонгоруулаханд олон ийм янз янзын салбарт компаниуд нэгэд ажиллаж байна л да. Тэгээд тэд нар ямар проблемууд ярьж байгаа вэ гэхлээр Монголын энэ одоо энэ татвар болон энэ хуулиуд татварыг дагалдсан хуулиуд зөвхөн энэ нөгөө том жижиг гэлтгүүгээр нэг л одоо ийм төвшөнд ийм хуулийн зохицуулт нь байна. Яг тэгэхээр дөнгөж бизнес хийж байгаа залуу томоохон корпорац яг зөв томоохон одоо энэ корпорацууд болон дөнгөж бизнес эрхэлж байгаа одоо жижиг дунд үйлдвэрлэгч гэж бид бүхэн ярьдаг штэ. Тэр хоёр нэг л татварын зохицуултаар явж байгаа. Тэгэхээр нөгөө нийгмийн даатгал, татвар, орлогын албан татвар гэдэг ингээд нөгөө дарамтууд ихтэй. Тэгээ яг бодит байдал дээр тэрийгээ ингээд өгөөд явъя гэхлээр 2 жилээс илүүтэйгээр явж чаддгүй дарамтанд үсээд үр үсээд ингээд компанийн үе талгыг хаах ийм нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр татварын уян хатан зохицуултыг хийж өгөх хэрэгтэй. Яг зөв. Мэдээж томоохон компаниудаар арай өөр татварын бодлого тэгээд дөнгөж бизнес эрхэлж байгаа тийм ээ стартап компаниудаар бас нэг уян хатан бодлого. За эхний жил нь тэдэн хувийн хөнгөлөлтөй ингэж тайлангаа амнаа. Тэгэхээр одоо ингээд бүх зүйлийг ингээд хуучин нөгөө коммунист нийгэм шиг ингээд ижил төвшөндөө явуулчихаар энэ нөгөө манай доороос гарч ирэх гэж байгаа тэр одоо үр үндэс маань дэшигээ соёолж өгөхгүй байгаа юм л да. Таны хувьд бол бас бүгд найрамд Солонгос улсад Монгол улсад сууж ажиллаж сайдын яамд консулын засгийн дараагаар ажиллаж байсан тий. Тэр магадгүй Солонгос улсын сайн жишээгийн тал дээр төрийн зохицуулалт ямар байдаг вэ? Та тэрийг өмнө нь судалж үзчихээ боо. Байлгүй баг. Солонгост бол одоо бизнес эрхэлж байгаа залуучуудаа яадаг вэ гэхээр одоо улсын бүртгэлийн гэрчлэгээ авах ус гэсүүлээд бүх талын зөвлөгөөнүүдийг өгч эхэлдэг. Тэр өөрөө юм уу тий? Тэр өөрөө. За тэрэнд бол яг зүгээр мэдээж нөгөө зөвлөх үйлчилгээний консалтинг компаниуд бас илүүтэй оролцдог. Тэгэхээр Солонгосын жишээ бол яг ингээд нөгөө төр үйлчилгээ авах гээд очиход нь бизнес консалтинг гэдэг туслаа бүр өөрөө байдаг. Нөгөө сэтгэл зүйч гэдэгтэй адилхан. Тэгээд зөвлөгөө өгдөг. За та яг ямар бизнес сонирхож байгаа вэ? Бизнесийн орчноо судалсан уу? Тэ хэрэглэгчтэй судалсан уу? Зах зээлээ судалсан уу? За ингээд ийм та одоо юунууд байдаг шүү, хууль тогтоомжууд байдаг шүү гэдэг тэрийн зөвлөд өгч байгаа. Тэгээ эргээд нөгөө компани чинь татвараас та татвар одоо төлөх ёстой шүү гэж ярихаас илүүтэй та одоо ийм юм дээр анхаараарай. Ингээд жишээлбэл юу гэдгийг нөгөө үйл ажиллагааны чинь хувьд бид нар зөвлөгөө өгөөд явъя. Тэгжээж нөгөө компаниуд үйл ажиллагаа мэдээж томорно. Тэр хэрэг нөгөө эдийн засаг тэгээ нөгөө өгөх гэж байгаа татвар чинь тогтмолжоод эхлэн штэ. Тэгэхгүй ингээд 6 сар үйл ажиллагаа явуулаад тэгээд нөгөө манайхан бол татвар авнаа л гэдэг. Гэтэл тэр компаниуд яаж байгаа гэхээр 6 сар зөвлөж байгаа байхгүй. Зөвлөд тэгээд тэр компани чинь өндийж штэ. Өндийгээд ирэхээр тэр компани 6 сар биш 6 жил доктортой үйл ажиллагаа явуулах тэр гарц гаргалгааг заагаад өгч байгаа. Тэгэхээр тэр чинь нөгөө 6 сар татвар авах уу 6 жил буюу бүр одоо юу гэдэг 60 жил тэр компаниг ингээд өндийх болцоог нь хангаад өгсөн компаниас илүүтэй ингээд нөгөө миний төрөний ярьдгаар нөгөө ургацсан авах гэдэг тэр жишээ бол байна. Тэгээд яг бүр том корпорациуд дээр бол мэдээж нөгөө эдийн засгийн ингээд дэлхийн эдийн засгаа дагаад өсөж буурж байгаа нөхцөлд бол төрийн өмчж бай ер нь үндэсний корпорациуд дээр чинь төр өөрөө тодорхой хэмжээний бас санхүүжилт гаргаж өгөөд бидний нөгөө ярьдгаар олон жилийн концессийн ажлуудыг ингээд нөгөө компанигаа дэмжих гэж өгдөг. Жишээлбэл одоо бид Сөүлөөс гараад өөр хот руу явхад нөгөө хурдны зам дээр тоол гейтээр ингээд
карт уншуулж байгаа байхгүй. Тэгэхэд тэр Samsung-ийн зам байх жишээ нь. Дахиад өөр ингээд тийшээ явах тэр LG-ийн ч юм уу одоо POSCO-гийн ч юм уу тийм зам. Тэгээ ягаад тэгэхээр тэр чинь нөгөө татвар хураалтын картууд нь ингээд шал өөр юмнууд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр яаж юм гэхээр 60 жилийн хугацаанд тэр хурдны замыг барихад төр концессор тэр компанид дэмжлэг үзүүлээд бариулчихж байгаа. Тэгээ 60 жилийн хугацаанд тэр хүн одоо компани өөрсдийнхөө нөгөө явж байгаа замын хураамжаас тодорхой хэмжээний нөгөө концессийнхаа зардлыг ирүүлж өгч байгаа. Бараг ашигтай болоод 60 жилийн дараа өрөөгөж авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ер нь жоохон эдийн засаг хямраад ирэх тусам засгийн газраас нь дэмжлэг үзүүлээд явдаг. Гэтэл одоо манайх яадаг. Бараг л хөдөлгөөнд дарамт үзүүлээл. Тэгэл одоо ингээд ковидын үеэр чинь одоо бидний цахилгааны мөнгийг хэн төлөв? Эрдэнэ үйлдвэр төлж явах жишээ нэ. Тэгэхээр одоо иймэрхүү байдлаар нөгөө арай гэж өндийж байгаа томоохон энэ төслүүдийг бид нар ямар нэгэн юм улс төрийн өнцгөөс одоо юу гэдэг нь дамжихалтаар тэр компаниг үйл ажиллагааг ингээд сар мөжүүлж өгөх бол энэ доктортой бус байдал шилжүүлж болохгүй л гэж боддоо юм. Тэгэхээр ер нь бол төр хувийн хэмжлийн хамтын ажиллагаа түншлэлийн үндснээр бол тэнд л хөгжил эдийн засгаа дагаж явах нь шүү дээ. Тэгээд яг төр хувийн хэмжлийн түншлэл гэл мэдээж нэг бол топ аж ахуй нэгжүүдтэйг бид нэг форум хийдэг шүү дээ. Гэтэл яг үнэндээ бол өнөөдөр бас нэг дэлгүүр ажиллуулж байгаа. Үгүй бол нэг хоолны газар ажиллуулж байгаа. Үгүй бол нэг одоо нэг тий одоо техник хэрэгсэл зарж байгаа залуучууд чинь тодорхой хэмжээгээр тэр чинь эдийн засгийг хэрэгэлтэнд оруулаад тэр бэлэн мөнгөийг чинь ингээд явуулаад байна шүү дээ. Томоохон төслүүд чинь их олон жилийн хугацаатай ингээд явдаг учраас төдийлөн бус мэддэхгүй алстаа мэдээж улс орны эдийн засаг том үр нөлөөтэй байж мэднэ. Гэтэл яг өнөөдөртөө энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ бизнес хийж байгаа жижиг болон дунд түвшний компаниуд ч л зах зээлийг илүүтэй хурдан эргэлтэнд оруулж бэлэн мөнгөний урсгалыг ингээд идэвхжүүлэл явж байна л да. Та түрүү яриандаа дурдж штэ одоо чинь Samsung-ийн одоо зам байж байгаа жишээ нэгэд те. Одоо Японд жишээ нь бол хэзээ ч төрийн өмч үйлдвэрлэлийн Toyota гэж байхгүй. Дандаа одоо үндэстэн дамсан олон улсын корпорациуд өөрөө хувийн хөвшил байж хөгжиж ирсэн тий. Түүнтэй адилхан Солонгост бол жишээ нь төрийн өмчийн Samsung гэж байхгүй. За Америкт бол хизээч Tesla ч юм уу Apple бол өөрөө төрийн өмч бий байх боломжгүй тий. Сүүлийн үед бол одоо төр өөрөө хувийн бизнесийг булааж авдаг. За дээрэс нь төр өөрөө бизнес эрхлэгч болох тэр нөхцөлийг бол ингээд хууль эрх зүйн орчноос нь эхлээд бүрдүүлээд энэ бүр олон улсын олон ингээд нийтийн дэмжлэгтэйгэр те арт түмэн гэдэг нэрийн дор магадгүй эн чинь хувийн өмчийг бараг устгах хэмжээний юм үйл ажиллагаа явж байна те. Тэгэхээр энэ дээр хэрв та магадгүй сөрөг хүчний намын гишүүний хувьд за тэгээд дээрэс нь өөрөө судлаач хүний хувьд харах юм бол төрийн оролцоог хувийн өмчөд хамгийн бага байдлах боломжтой тэр арга замыг та юу гэж харж байна? За одоо тэгэл бидэрт бол зөндөө жишээ байна шүү дээ тий. Сэлгэдэг мөнгөний ордлогын за одоо сүйдээд архитектийн ингээл явуулгын асуудал гээл энэ. Тэгээ яг үнэндээ энэ Монголын чинь бид нар л ингээд дотор нь хараад энэ тэр баба энэ улс төрж гин гэж харж байгаа болохш бидрийг бас гадныхан харж байгаа шүү дээ. Гадны хөрөнгө оруулагчд харж байгаа томоохон мега төслүүдийг хэрэгжүүлдэг үндэстэн дамсан корпорациуд харж байгаа. Бид нар Монголд хөрөнгө оруулалт хийх юм бол одоо дотоодын нөхцөлөд нь ямар байгаа юм бэ? Гэтэл төр бүх юм руу ингээд ороод тэрийг юу гэж ярьж байгаа гэхээр энэ бол улсын баялаг, ард түмний өмч, тийм ээ. За би бол одоо ард түмэндээ энэ баялагийг хүртээх ёстой гэдэг ч юм уу. Ийм популист одоо юу гэдгийг яг үндэ бол ингээд төр бол ингээ хувийн өмч рүү шууд халдж байгаа юм. Бүдүүлэг одоо бас бидний гар дээр ирсэн те хаалга ташаад ороод ирсэн баялаг биднэрт бол тийм сонгуулийн өмнө одоо яаж байгаа нэг хувьцааны нэртэй 100-200 мянган төгрөг өгж байгаа баялагын зөв хуваарлт гэж үзэж байгаа юм. Гэхдээ бид нар тэрийг аммааргүй шүү дээ. Тэр одоо тэр хэдэн их 80 төгрөгөөр чинь тэр үйлдвэрүүдэд барилтаа тэр тийм ээ бидэрт ямар үйлдвэр хэрэгтэй нефтийн үйлдвэр хэрэгтэй байна. Гаднаас бүх тос бензин юмнууд авч чинь цахилгаан станцууд хэрэгтэй байна. Энэ том мега төслүүдэд тэр юмаа зарцуул та. Тэгэхгүй ингээд яг л түрүүний ярьдгаар 4 жилийн сонгуулийн цикл болгон дээр ингээд төгсгөлийн жил дээр нь ингээд нэг юм арт түмний баялагийг бид нар ингээд төр аваад тэгш хуваарлж байгаа юм шиг нэг ийм нөхцөл байдал чинь бол эргээд Монгол руу орж ирэхдээ гадаадын хөнгө оруулагч нарыг яг үндэ бол айлгаж үргэж байгаа байхгүй. Тэгэл нэг гоё форум хийн. Манай Монгол улстай гоё шүү. Хөрөнгө оруулаараа гэдэг мөртлөө энэ гараараа нэг тийм юм лоозон бариад нөгөө гараараа тэр хувийн аж ахуйн нөхцөлд чинь дарамтлал өмч хөрөнгөнд булаан. Эдийн засаг улс төр болсоо шүү холбоотой. Тэгээд тэрийг бүрдүүлж байгаа хүмүүс бол илүү ухаантай алсыг харсан шийдвэр гаргах хэрэгтэй. Тэрэнд бол эх оронч гэдэг юм уу илүү одоо ард түмэндээ хайртай мартай тэр бол дараагийн асуудал. Эхлээл бидэд Монгол улс одоо ойрын 10 жил, ойрын 50 жил, ойрын 100 жилд яаж өгчих юм бэ гэдэг юмыг л тодорхойлж байгаа хүмүүс зөв одоо институтээс гарч ирсэн хүмүүс л байх хэрэгтэй гэж харж байна.
За таны хувьд одоо нэг гадаадад оршин сууж байгаа монголчуудыг Монгол улс руугаа эргүүлэн татахтай тэдгээр хүмүүсийг одоо хөдөлмөр идэвхтэй зах зээлийг бүрдүүлэх. За эргээд тэдгээр хүмүүсийн маань хөдөлмөр болон ажил мэргэжлийн ноу хау чадрууд те өөр Монголоос эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг үнцэг бол маш их таалагдж байгаа. Тэгэхээр та энэ ажлынхаа талаар ярьж өгөөч. Тий, одоо манай нэг сайт хэлсэн шүү дээ. Гадаад байгаа монголчуудыг авчрах бүр аян зохион байгуулалт гэдэг тий. Тэгээд энэ засгийн газар оролцсон л дээ. Тэгээд явах гэж байгаа хүмүүсийн паспортыг хурааж байгаа юм уу яах юм гэдэггүй байна тий. Тий, тэгэхээр би бол эхлээд нэг л зүйл хэлж байгаа. Одоо нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдэг. Яг үүндээ 3 тутмын бараг 1 нь. За бараг 2 нь шахав. Ерөөсөө Монголд цалин маань амьдралд хүрэлцэхгүй байна. Зээлээ төлж чадахгүй байна. Хүүхдийн сургалтын төлбөр, ном дэвтрийг авах гэж мөнгө алгаа. Монголд хийх гэж байгаа ажил төрөл нь 1-р танил тал, 2-дугаарт одоо ингээд хүн суртал, 3-дугаарт одоо юу гэдгийг те нөгөө заавал гар хүндрүүлдэг. Үнэлэмж одоо ингээд тэр цалин хөлс үнэлэмж тэгээд ер нь бол нас хүйс, өнгө үзэмж одоо бүх талаараа л яг үндэ ихэд ажил хөдөлмөр хийхэд бас хэцүү байна. Мэдээж ингээд хүмүүс ярьдаг шүү дээ Монголд зөндөө ажлын байр авах залуучууд ажил хийхгүй голоод юм гэдэггүй. Одоо тэр хүний өөрийнх нь сонголттой. Би хүссэн ажлыг хийж хүссэн цалингаа авч явах нь тэр хүний өөрт нь ч гэсэн кайф шүү дээ. Тэгэхээр энэ нэгдүгээр Монголд ч амьдрах ажиллах нөхцөл байхгүй байна гэдэг асуудал байна. Ийм байгаа нөхцөлд бид нар гадаад байгаа залуучуудынхаа хичнээн аян зарлаад хичнээн одоо ивент зохион байгуулад яаж авчрах. Тэр хүмүүс чинь буцаад л явчихж байгаа. Яг үүндээ гадаад чинь 300 орчим мянган хүн байна. За тэр иргэдийн бараг 65 орчим хүн би их хөрөндөө очиж ажиллаж амьдрах юм аа. Амьдрахаасаа гэсэн юм хүсэлтэй байна гэдэг судалгаа гарсан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хүмүүс ирж байна. Ирээд Монголдо ирээд нэг 2 жилийн хугацаанд бизнес хийх гэж одоо юу гэдгийг өөрсдөө сансан бодсон зүйлийг хийх гэж заа нэг машин авцсан байрны урьдчилгаа хийсэн ингээ залуучууд юм их гэдэг ажиллаж амьдрах гэдэг оролдож байна л доо. Гэтэл эргээд 2 жилийн дараа 85% нь эргэж буцаж явах хүсэлтэй байна гэж байгаа. Тэгээ бид энэ залуучууд чинь яагаад ингээ ирчээд буцаад яваад байгаа? Яагаад үгүй ирэхгүй байгаа? Үгүй яагаад яваад байгаа гэдэг юм судлах хэрэгтэй. Тэгэхээр эн чинь манайх нэгдүгээрт энэ улс орн чинь эдийн засгийн нөхцөл байдлаа нэгдүгээр сайжруулах хэрэгтэй шүү дээ. Тэр нь ч одоо зөндөл юм байгаа шүү дээ. Одоо ажлын орчин, бизнес одоо юу гэдгийг те олон асуудлууд орд. Дээрээс нь нийгмийн асуудлаа сайжруулах хэрэгтэй шүү дээ. Нэрвэл аюулгүй орчинд ажиллаж амьдрмаар байна шүү дээ. Тийм шүү дээ. Би одоо юу гэдгийг хүүхдээ аюулгүй орчинд сурж босгох тэр ирэхээр нь эцэг хувьд хангаж өгөх хэрэгтэй ш. Гэтэл юу гэдгийг тэр гадаадад юу гэдгийг гэд бид нар нөгөө сайхан оронд гэж ярьж байгаа. Тэчээ чинь бүх юм ингээд төлөвшөөд явцсан нийгмийн сайхан байгаа хүмүүс чинь тийшэл тэмүүлэн шүү дээ. Тэгээд тэндээс тэр хүүхдүүдээ гэр бүлээ авчирж байгаа залуу гэр бол энэ Монголд энэ орчинд энэ утаатай, энэ төвчлөлтэй, энэ стресстэй, тоо шороотой сургуульд нь нэг ангид 40-50 хүүхд сурж байгаа. Энийг хэн үсэх юм бэ? Тэгэхээр нөгөө залуучууд чинь нэгдүгээр эрг сонирхол алга байна. Яг үнэндээ. 65% нь ирмээр байна, хүсэл байна гэж. Даанч Монгол маань одоо нөхцөл байдлын хувьд ямар байгаа юм бэ гэдэг дээр олон хүмүүс эргэлзэж эхэлж байгаа юм. Тэгэхээр бид нар эхлээд дотоод асуудлаа шийдэж. Эхлээд эдийн засгаа, нийгмээ, энэ орчин нөхцөл, улс төр одоо бүх юмнуудаа ингээд сайхан зэгцэлж. Тэгэх юм бол аяанда монголчууд ирнэ. Монгол залуучууд ирнэ. Тэр нөгөө мундаг тэр ноу хау авчрах тэр залуучууд маань их хөрөндөө ирэх гэдэг юм л. Тэгээ одоо бол явах гээд байгаа залуучууд нь би явуулчихал гэж. Тий. Тэгээд тэрийг бол төр угаасаа ягаад ч барьд дийлэхгүй үстэй. Дийлэхгүй шүү дээ. Яг үүндээ бол хөдөлмөрийн одоо юу гэдгийг харилцаагаар хоёр орны хооронд нөгөө ажилтан солилцох гэрээнийхээ дагуу нэг жилдээ 1200 орчим хүн явж байна. Тэгээд чинь солонгосын жишээг авах. Хэдэн мянган хүн бүртгүүлдэг гэж бодож байна. 20 мянган хүн бүртгүүлээд 1200 хүн явж байна. Жилийн дунджаар аваад үзэх юм. Тэгээд 20 мянган хүмүүс юу хүсэж бодож байна гэхээр эхлээд бүртгүүлэх гэж одоо энэ 2 сар. За тэгээд шөнө өдргөө очирч чинь дараа нь хэлний шалгалт, эрүүл мэндийн шалгалт. За тэгээд тэр тухайн орныхоо соёл засалтай гэдэг ингээд нөгөөдөлий чинь ингээд хассаад яг эцсийн байдал дээр 1200 хүн явах хэрэг нэгж байгаа. Тэгээд үлдсэн 18000 одоо 800 хүн бол би солонгос явна гэдэг бодол тэгээд энд үлдэж байгаа хүмүүс шүү. Тэгээд хүмүүстэй найзуудтайгаа ингээд хаяа уулздаг юм л да. Тэгээд 3 дотны нэг найз нь явах гэж байгаа шүү дээ. Яаж ч чамгүй гатах шиг явж ажил ийна. Ирланд явна, Солонгос явна, Америк явна. Гэт яриад сууж байгаа 3 жил хүн бай. Одоо 3 жил тэр асуудлаа яриад явна гэсэн тэр одоо хүсэл мөрөөдлөө тэгээд байж байгаа залуу хүмүүс байна. Тэгээ ингээ харахаар тэр харилцаа бол яах вэ тэгээд тэр ковотойгоо хүмүүс явдаг юм байгаа. Тэрэнд бол одоо төр нээх оролцоол тэрийг ингээл тэд байх хэвээр гэдэг дээр бол оролцоод амир.
бид нар л одоо энэ залуучуудаа явлаа барьлаа баг хамгийн сүүлчийн хаалга тоогоо гэрлэн унтраагаа яваарай гэж ингэж одоо гүжүүдэлж ингээ яриад байгаагаас биш. Яг үүндээ энэ залуучууд чинь нөхцөлийг нь олж чадахгүй юм тийм. За явуулах үед нь бид нар энэ хөдөлмөрийн энэ харилцаануудыг олон оронтой ингээд бүр ингээ аль бие усны болгоод залуучуудаа явуулчих. Хангалттай тэд нар чи хууль ёсоор ажиллаж байгаа хүмүүс нь 3 жил болоод эргэж ирдэг байхгүй. Тэгээ явж байгаа хүмүүс бол мэдээж эргэж ирнэ. Эргэж ирэхдээ тэр хүмүүс чинь нэгдүгээрт хүсэл мөрөөдөлтөй ирж байна. Ямар нэгэн бизнесийн санаа, ноу хау тэ янз бүрийн одоо санаа идеатаа ирж байна. Дээрээс нь бас валюттай ирж байна. Тэгээд энд үйл хөдлөх өмч авч байна. Машин авч байна, урьдчилгаа өгч байна. Ингээд энэ хүн чинь бас тодорхой хэмжээгээр нэг их орондоо хүнд капитал болоод ирж байгаа байхгүй. Гэтэл одоо тэгээд хүмүүсээ явуулахгүй гэж байна. Буцаад тэр хүмүүсээ хүчээр авчирна гэж байна. Тэгээ ийм бодлогыг одоо ярьж байгаа төрийн яамдын тэр холбогдох албан тушаалтнууд бол дэндүү популист юм ярьж байгаа. Тэгээ энэ бас сонгуул өгсөн яг л шоуул ахал гэж. Дээрэс нь одоо тэр оршин суух газраа сонгох эрх чинь бас хүний өөрийн суурь эрх шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр одоо таны хэлж байгаа шийдэлтэй би ч гэсэн санал нь хэлж байна. Одоо өөрөөр хэлбэл аян зохиохын богино хугацааны харгалсан зүйл хийх биш. Үндсэн орчин нөхцөлийг бүрдүүлээд хүмүүсийн давж үлдэх юм бол бүхэл талаараа хөгжилд бас маш том нэмэртэй гэдэг тийм. Та яг өөрийнхөө хийж байгаа ажилтай холбоотойгоор дээрэс нь одоо улсын их хурлын сонгуульд өгч чинь тийм. Энэ чиглэлд эдийн засгийн эрх чөлөөний талаар, за хэвлэл нийтлэг эрх чөлөөний талаар, за гадаадад оршин сууж байгаа монголчуудын талаар дуугарч байгаад нь мөн баярлалаа. Ингээд өнөөдрийн ярилцлага байн цаг зав гаргаж хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За өөрчилж гэсэн маш их баярлалаа өрсөнд. За энэ хүн манай Politics Talks podcast-ийн эхний дугаар өндөрлөж байна. Хамтаа үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Махатма Гандигийн хэлснээр хамгийн зөв улс төр бол хамгийн зөв үйлдэл хийх л явдал юм аа. Баярлалаа үзэгчдээ.